Хятадуудыг визгүй зорчуулах гэж байна хэмээн жиргснээсээ болж давгаа авраг буруутаж билээ. Гадаад иргэн сайд үүний эсрэг мэдэгдэл хийж тийм юм байхгүй энэ бол цуурхал байна хэмээснээр улс амьтны нэг хэсэгтээ тайвширсан. Гэвч энэ нь худлаа байсан байна. Улсын их хурлын гишүүн Луу Олдын асуултанд байгаль орчин аялал жуулчлалын яамны ундамхай сайд Хятад улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр байгаль орчин аялал жуулчлалын яам, гадаад харилцааны яам ажиллаж байгаа хэмээн хариулсан байна. Монгол Улсын засгийн газар сая хуралдаж энэ 42 улс дээр нэмэх нь хил орчмын аялал жуулчлалаар орж ирэх жуулчдыг визгүй зорчуулдаг байя. Энэ бол бүгд Хятад улсын иргэд үнэхээр жуулчны зорилгоор Монгол улсад орж ирэх тохиолдолд визгүй зорчуулах асуудлыг шийдвэрлэхээр одоо л гадаад яам манай яам хоёр бол ажиллаж байна. Гадны дайсан аюултайч тэд ил байдаг тул таньж мэдээ зогсоож болно. Дотоодын дайсан харин зүүрлэшгүй хөнөөлтэй. Учир нь тэднийг таньж мэдхэд хэцүү. Тийм ч учраас дотоодын дайсан гадны дайсантай харьцуулахын чаргагүй хөнөөл учруулдаг юм. Гадаад хэргийн болон аялал жуулчлалын яамны сайдууд ийм асуудлыг шийдвэрлэхээр ажиллах нь бүхэл ийм бодож эхэлсэн төдийдөл дайсан болон хуурж байгаа юм. 3 сая хүнтэй улсад 3 сая хятад орж ирлээ гэд бодоод үзтээ ямар сонсогдож байна.